нэгэнт энэ хэв мэдрийн байгууллагаар цацагтаад хэдэн мянган олон зуун мянган хүн үзсэн учраас энэ дээр задруулга мэдээлэл өгөх зүйтэй байхаа. Хүн ээж аваа сонсч төрдгөө. Миний ээж намайг хорхон наснандаа төрүүлсэн. За тийм учраас сургууль номынхаа мөрийг өгөөд би яг одоо өвөө эмээ хоёрын гар дээр өссөн юм хүн байгаамаа. Намайг өсгсөн өвөө маань гэхэд Унгар улсад боловсруулалт эзэмсэн Монгол улстай усны одоо томоохон одоо мэрэгчлэнгүүдийн нэг байсан. Нэг насныхаа амьдралыг болохоор Булган аймаг болон Дорнот аймгийг босруулахад зориулсан ийм хүн юм аа. Тэгээд ийм сэхэтэн ийм хүн. Тэгээд өндөр насны төгсөртэй гараад ингээ 2000 онд нас барсан. Миний эмээ болохоор Булган аймгийн 3 булаг сумын Сүхбаатарын төв нэгдлийн анхны намаас анжаар ажилласан. Би ерөөсөн магадгүй ном дотор төгссөн тийм хүн. Манай амьдрал дээр соронзон захирдаа хийдэг шиг тийм адгийн гуйлагчин үнцэн дэлгүүн байсангүй. Хоёр сэхэтэн хүн байсан, өндөр сэтгэр авдаг байсан байх. Дээрээс нэмээд манай топ хийсэн малтай тийм айл байсан. Хэдийгээр би ижитэйгээ хамт өсөөгүй ч гэсэн миний ээж бол соронзон захирлын хийдэг шиг тийм аригчин гуйлагч хүн хогт байгаагүй. Одоо ээж маань бол одоо орон нутагт уул уурхай нөхөн сэргэлт хийдэг компанид бол тоогоочоор ингээд тууштай доктортой олон жил ажиллаж байгаа. Яг өөрийнхөө хөдөлмөр зүтгэлээр амьдралаа сайхан аваа явж байгаа. Тийм л сайхан эмэгтэй би. Тэгээ ээжийг маань гэж улс орон даяар ингэж гутамшиг болгож муухагаар гүтгсэн бол би соронзон захиралтай бол хууль заасан арга хэмжээ тооцоолох энэ дээр нь бол тэнцэн. Дээрээс нэмээд би өөрийнхөө ээжийнхээ нэр төрийг сэвэрлэх ажлыг бол тасралтгүй хийнэ. Тэгэхээр бас ээжигээ ийм муухай байдалд оруулж, ийм гутамшигтайгаар ингэж улс орон даяар тараалгасан үйлдэлд ээжээс аль бие сур уучлах гэж байна гэж.